Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн үргэлжилж байна. Уг зөвлөгөөн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын жил гэсэн урайнд ор явагдаж байгаа. Нийгмийн хүн амын эрүүл мэндийг хариуцсан чанартай үйлчилгээ хүргэхэд салбарын зүгээс бодлогын хэмжээнд анхаарч зөвхөн нийслэл гэлтгүй хүн ам ихээр суурших, хөдөө орон нутагт дутмаг хэрэгждэг дээрх асуудлыг шийдэхийг зорж байна. Зөвлөгөөний үеэр өнгөрөгч 2011 онд зорилтын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлыг дүгнэн шилдэгүүдийг тодруулсан юм а. Өдөр тутмын хийдэг байсан ажлын дүгнэж шагнал гардаг байдаг. Тэр тогтолцооноос татгалзаж тодорхой чиглэлүүдээр шагналуудыг олгож байгаа. Жишээ нь одоо их нялгсан эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр их нялгсан эндэгдлийг бууруулах чиглэлээр жишээ нь юу хийсэн бэ? 2011 онд. Эмнэлгийн дотоод халдварыг одоо даслан зогтоох чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулав? Ёс зүйгээ дээшлүүлэх чиглэлээр тухайн байгууллага хамт олон маань юу хийв? Гэх мэтлэнгээр 9 ийм номинацаар бид бол шалгаруулж байгаа. Энэ нь бол жилийн хүрээнд хийгдэж байгаа энэ үйл ажиллагаа нь аян хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа. Тэгэд өөр хоорондоо хийсэн ажлуудынхаа дурсгалыг солилцоод энэ олон байгууллагуудаас нэгийг онцгойлон шалгаруулж байгаа. За энэхүү үйл ажиллагааны дүгнэлтээр халдвар хяналтын тогтолцоог бэхжүүлээ, чанаржуулъя энэ номинацад эмнэлгийн хог хаягдлын шилдэг менежмент байгууллагаар хавдар судлалын үндэсний төв, нянгийн тэсвэржилтэд тэмцэх шилдэг менежмент байгууллагаар их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, халдвар гүйтгэл ариутгалын шилдэг менежменттэй байгууллагаар улсын клиникийн төв эмнэлэг болон гарын эрүүл ахуйн шилдэг менежменттэй байгууллагаар нялхсан клиник сувилал шалгарсан бол харин эмнэлгээс шалтгааллах халдварын тандалт судалгаа, илрүүлэлт, хариу арга хэмжээний шилдэг менежменттэй байгууллагаар клиникийн 1-р амарчих газар, эмнэлгийн ажилтныг халдварт өртөх эрсдлээс сэргийлэх шилдэг менежменттэй байгууллагаар Сэлэнг аймгийн нэгдсэн эмнэлгүүд тус шалгарсан юм а. Маш бага өртгөөр өндөр хэмжээнд төрсэн ажлыг зохион байгуулсан байна гэж дүгнсэн. За 2011 онд эрүүл мэндийн салбарын хэмжээнд нийгмийн эрүүл мэнд нийтийн биеийн тэмдэг дэмжиж жил болгон зарласан байгаа. Жилийн ажлын хүрээнд хамгийн гол онцлог нь салбар дундын харилцааг сайжруулж ажилласан. За нийгмийн эрүүл мэндийн бодлогод зөвхөн эрүүл мэндийн байгууллага биш, бусад төрийн байгууллагуудын оролцоо, төрийн бус байгууллагууд иргэд эрүүл мэндийн сайн дурын туслагч нарын оролцоог маш их идэвхжүүлэн ажилласаар ийм амжилтанд хүрлээ. За энэ үеэр бас аймагуудын эрүүл мэндийн газруудын 2011 онд зохион үйл ажиллагаанд хяналт үнэлгээ хийж энэ үнэлгээгээрээ манайх бас тэргүүн байрыг эзэлж байгаадаа Төв аймгийнхаа эрүүл мэндийн салбарын эмч ажилчид одоо бүх ард иргэдийнхээ өмнөөс бас талархал илэрхийлж байна. 2011 онд бол Төв аймгийн хэмжээнд бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын жил байсан. За мөн салбарын хэмжээнд салбарын ой тэмдэглэсэн Төв аймаг бол эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөнийхөө 86 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ одоо хүрээнд бол биднээс 90 бүтээлч ажлыг тэмдэглэсэн зохион байгуулсан. За мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дээдлэгч шилдэг байгууллагаар Булган аймгийн эрүүл мэндийн газар, их нялхсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дээдлэгч шилдэг байгууллагаар Дорноговь аймгийн эрүүл мэндийн газар, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг эрхэмлэгч шилдэг байгууллагаар Дархуул аймгийн эрүүл мэндийн газар шалгарсан бол өвдөг түнхний хиймэл үе солих, гавлын ясны дутагдчлыг титан бүрхөвчээр нөхөх мэс засал, эрүүл мэндийн салбарын дэвшилтэт аргыг нэвтрүүлсэн байгууллагаар гэмтэл согог судлалын үндэсний төв шалгарлаа. За харин хүний нөөцийн хөгжлийг дээдлэгч шилдэг байгууллагаар Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газар шалгарсан бол олон эмэнд дасалтай сүрьеэ өвчнийг илрүүлэх молекул генетикийн судалгааны ажил эрдэм шинжилгээний шилдэг бүтээл төрөвсөн байгууллагаар халдварт өвчин судлалын үндэсний төв, байгууллагын соёл ил тод байдал ээлтэй үйлчилгээг дээдлэгч шилдэг байгууллагаар клиникийн нэгдсэн 2-р эмнэлэг, за мөн тухайн жилд эрүүл мэндийн салбарт дэвшүүлсэн зорилтын хүрээнд хийсэн бүтээлч ажил хавдрын эсрэг үндэсний аян 2011-ийг зохион байгуулсан шилдэг байгууллагаар хавдар судлалын үндэсний төвүүд тус шалгарсан юм а.